За юуны өмнө танилцуулганыхаа өмнө би бас тодорхой мэдээллийг та бүхэндээ хаалт дүүргэнтэй холбоотой мэдээллийг товчхон өгье гэж бодож байна. За хамгийн сүүлийн үеийн иргэний хүртэлийн мэдээгээр манай хаалт дүүрэг нийслэлийн томоохон 2 дүүрэг болох Сонгой айрхан дүүрэг, Баянзүрх дүүргийн дараагаар хүн амын тоогоор 3 дугаарт жагсаж байна. 320 орчим мянган хүн амтай болсон. Сүүлийн 8 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн гэсэн үзүүлэлт. За энэ сүүлшил шинэ сурчлалын бүсүүд шинээр нэмэгдэж хүн амын тоо бол цаашид ч бас өсөх хандлагатай байгаа. За энэ хүрээнд бас гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн болоод хууль хяналтын байгууллагуудын тайлан мэдээгээр бол гомдол мэдээлэл, гэмт хэргийн гаралт, бусад тоон үзүүлэлтүүд бол жил бүр өсөж байгаа нь бас бидний санааг зовоосон ийм асуудал болж байгаа. Түрүүний баяр даргын хэлтгчлэн бас манай бусад дүүргүүдтэй адилхан хаалт дүүрэгт гардаг гэмт хэрэг, зөрчил, за түүнтэй холбоотой гомдол мэдээллийн бол онцлогтой. За дийлэнх хувийг бол за заллих гэмт хэрэг тэр дундаа бас томоохон эд хөрөнгийн маргаан болоод бусад хэрэгүүд бол манай дүүрэгт бол гомдол мэдээлэл бол маш ихээр сүүлийн жилүүдэд бол илэрж гомдол мэдээллүүд бол хуулийн хяналтын байгууллагууд ирж байгаа. Дээрээс нь манай дүүрэгт энэ Харт амих мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн гаралт бол бас нэлээд бас тоон үзүүлэлтүүд нэмэгдэж байгаа гэсэн ийм хуулийн хяналтын байгууллагуудын манай цагдаагийн ерөнхий газрын Харт амтай тэмцэх газрынхны өгсөн мэдээлэл бол байгаа гэдгийг бас танилцуулгынхаа өмнө бас мэдээлэл болгож та бүхэнд хэлэх гэсэн юм аа. За үндсэн 6 бүлгийн хүрээнд бол бид танилцуулга явуулъя. За энэ хүрээнд манай дүүргийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийнхэн бол ер нь бол бодлого чиглэлээ бол энэ өсвөр насныхан за залуучууд руу чиглэсэн энэ сургалт мэдээллийн чиглэлийг гол болгож ажиллаж байгаа гэдэг энэ ташрамд илэрхийлмээр байна. Энэ хүрээнд бид нар энэ жилийн хугацаанд энэ шүүхийн байгууллага, шүүхийн ил тод байдалтай холбоотой сургалт, үзүүлэн танилцуулах хийх ажлуудыг бол нэлээд зохион байгууллаа. Энэ хүрээнд бас ерөнхий боловсролын ахлахангийн сурагчдыг бол энэ шүүхийн захиргааны иргэн болоод дээд шүүхийн үйл ажиллагаатай танилцуулах чиглэлээр сургалт, танилцуулах, уулзалт юмнуудыг бол ажлуудыг бол нэлээд зохион байгуулж ажиллалаа. За мөн өсвөр насныхан болоод ер нь нийт иргэдийн дунд гарч байгаа гэмт хэрэгүүдээс энэ цахим гэмт хэрэгтэй тэнцэх чиглэлээр бол бид нар энэ жилийн хугацаанд бас нэлээд голлох ажлуудыг хийж хэрэгжүүлж байна. За сурагчид, өсвөр насныхан залуучуудын дунд энэ цахим орчинд үлдэж байгаа гэмт хэрэгүүдийн талаар мэдээллийг бид нар энэ холбогдох байгууллагуудтай хамтарч бас ерөнхий боловсролын сургуулиудаараа тойроод сургалт одоо энэ мэдээллийн ажлуудыг бол хийж хэрэгжүүллээ. Дээрээс нь электрон тамхины хор хөнөөлийн аяныг бол нэлээд бас сурчилж ажилласан юм байна. За дээрээс нь энэ бас түрүүний баяр даргын танилцуулсанчлан энэ спорт дор чиглэж энэ хүүхд залуучуудыг хүмүүжүүлэх тал дээр бол манай дүүргийн нийслэлийн гэмт хэрэгээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн үйл ажиллагаатай бол бас нэгт хамтарч ажиллаж байна. За түрүүн би бас мэдээллийнхаа өмнө хэлсэнчлэн энэ цагдаагийн ерөнхий газрын Харт амигтай тэмцэх газартай хамтраад бол тэр тухайн газрын бас энэ гэмт хэргийн онцлогтой холбоотой заавар чиглэлийн дагуу бид нар бол холбогдох арга хэмжээнүүдийг сургалт, мэдээлэл, хүргэх чиглэлээр бол нэлээдгүй ажлуудыг бас хийж хэрэгжүүлж байгаа. За дээрэс нь бас холбоотой одоо тэр нөгөө үйл ажиллагаанд нь шаарддаг тохиромж, тестүүд тийм ээ энэ чиглэлээр бол бид нар холбогдох тэр бүх зардлуудыг бол шийдвэрлэж ажиллаж байна. За дээрэс нь зөвхөн Харт амих гэлтгүй сэтгцэд нөлөөлөх энэ донтолтын чиглэлийн аянуудыг бид нар энэ ерөнхий боловсролын сургуулиудынхаа нийгмийн ажилтнууд
босод энэ хөөхд гэр бүл хөгжлийн хамгааллын хилцтэйгээ хамтраад бас цагдаагийн ерөнхий газрын харт амттай тэмцэх албатай хамтраад хамгаалал дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал ерөнхий боловсролын сургуулиудын нийгмийн ажилтнуудыг хамруулсан энэ сургалтын ажлуудыг бол энэ мэргэжлийн байгууллагынх нь өөрсдийнх нь хөтөлбөр юмар нь бол энэ ажлуудаа бол зохион байгуулалт явж байгаа гэдгийг бас хэлмээр байна. За дээрэс нь энэ авилгатай тэмцэх чиглэлээр энэ төрийн албан хаагчид зориулсан энэ ёс зүйн асуудлыг бол бид нар бас нэн тэргүүнд тавьж ажиллаж байна. Энэ хүрээнд бас тодорхой ажлуудаа бас хийгээд явсан энэ мэдээллүүд байгаа. За бас түрүүний хэлсэнчлэн манай гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа энэ хүрээнд бол манай цагдаагийн газар за прокурорын байгууллагуудын ачаалал бол маш өндөр байна. Нэг арчилжан албан хаагчид нэг прокурорт ноогдох одоо хянагдж байгаа хэргийн тоогоор бол нийслэлийн хэмжээнд бол хамгийн өндөр байгаа гэсэн мэдээллийг манай прокурорын газар цагдаагийн газруудаас өгсөн. Энэ хүрээнд бид нар бас зөвхөн энэ үйл ажиллагаагаа иргэд рүү чиглэсэн үйл ажиллагаанаас гадна энэ албан хаагчдынхаа бас ажиллах нөхцөл байдлыг сайжруулах чиглэлээр бас тодорхой арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа. За мөн бусад дүүргүүдтэйгээ адилхан хөрөнгө оруулалт төслийн ажлуудыг бол хийж байгаа. За манай цагдаагийн газрын хувьд бол ер нь би танилцуулах мэдээлэлээс авсан мэдээллээр манай цагдаагийн газрын 2 хилцсийн 480 гаруй албан хаагчдын ер нь 60-аас 70% нь 21-ээс 27 насны залуучууд байна. Бидний хэлцэнч нар баг нөгөө Жинзи үеийн ийм залуучууд ажиллаж байгаа. Тэгэхээр энэ залуучуудын бас энэ ажиллах энэ албандаа бас сэтгэл зүрхээ гаргаж зориулж ажиллах чиглэлээр нь бид нар бас энэ албан хаагчид руу чиглэсэн нэлээдгүй ажлуудыг бас санаачлаад явж байгаа гэдгээ бас хэлмээр байна. За бас өндөр хөгжилтэй орнуудад сургалтанд хамруулах ядаж залуучуудыгаа бас тэр энэ өндөр хөгжилтэй орнуудын нөхцөл байдлыг бас харьцуулж харах боломжийг олгох үүднээс бас сургалтанд хамруулах чиглэлээр бас гэмтэргээс урьдчилан зэрэглэх салбар зөвлөлөөс зардал мөнгийг нь шийдвэрлээд эхний ээлжний албан хаагчдыг бас хамруулахад бэлэн болоод байгаа гэдгээ бас хэлхэн зүйтэй гэж. За уламжилт бас ажлуудыг хийж байгаа. За түрүүн бас баяр даргаыг танилцуулгандаа хэлсэн. За би энэ замын цагдаагийн хэлцээнхэнтэйгээ уулзахдаа энэ асуудлыг хэлсэн. Энэ бол одоо сүүлийн баг 20-30 жил зохион байгуулагдаж байгаа шүү дээ. Энэ ногоон гэрэл цагаан шугам. Тэгэд тодорхой үр дүн за байдаг бах. Гэхдээ бас энэ яг энэ уламжилт энэ үйл ажиллагаанаас гадна дахиад бид нар өөрчлөгдөх шаардлагатай гэдгийг энэ манай замын хөдөлгөөнд оролцож байгаа нөхцөл байдал, соёл, за энэ гэмт хэргийн өссөн үзүүлэлтүүд бол бидний энэ зам тээврийн осол гэмт хэргийг бас бууруулах чиглэлээр үйл ажиллагаанд анхаарах ёстой гэдгийг харуулж байгаа гэж бодсны үндсэн дээр бол энэ тал дээр бас жоохон шинжилэл хийх шаардлагатайг бол бид ярилцж байгаа. Уламжилт яг л ингээд нэг урлаг соёлын маягийн үйл ажиллагаа болдгийм байлаа шүү дээ. Өнгөрсөн жил бид нар чинь энэ үйл ажиллагаанд бол анх удаа оролцож ирсэн. За энэ жилийн хувьд бол за нөхцөл байдалтай холбоотой бэлтгэл ажлуудаа хангаад явж байгаа. За уламжилт энэ албан хаагчд болоод аянуудад албан хаагчд руу болгон нийгэм чиглэсэн аянуудаа бол бид нар хийж хэрэгжүүлээд явж байгаа. За бусад дүүргүүдэд хэрэгжүүлсэн энэ бас сайн туршлагуудыг бид нар бас дүүрэг дээр хэрэгжүүлж байгаа гэдгийг бас хэлхийг хүсэж байна. За баярлалаа. Танилцуулга туслаа. За нэг үсэн дүүргийн гэмтэргийн зөвлөлийн дарганаар танилцуулга хийсний дараа асуулт санал байвал явъя. Гэмтэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Батөргөл танд баярсан алгаснаа илэрхийлье. Зөвлөлийн бүрэлдэхүүнд ажилтны амжилт хүсье. За баярлалаа. За юу бас танилцуулгынхаа төгсөлд бас анх удаага бас энэ манай нийслэлийн иргэдийн хурал гэмтэргээс урьдчилан сэргийлэх салбар нийслэлийн зөвлөл маань бас энэ дүүргүүдийнхаа салбар зөвлөлүүдтэй бас нэгт хамтарч ажиллаж байгаа явдалд бас талархал дэвшүүлээ. Энэ арга хэмжээ бас нэлээдгүй бас
түрүүний баяр даргын хэлсэнчлэн бас саналаа солилцох, туршлах, солилцох ийм арга хэмжээнүүд боллоо. Жишээлбэл одоо бид нар Хавал дүүргийн хурлын даргын захирамж гараад орц гарц аяныг хэрэгжүүлж байгаа. Манай дүүргийн хувьд бол энэ түрүүний Баянзүрх дүүргийн туршлагаас харахад орц хотхнуудын ихэнх нь бол номер танигчтай юм байна. Тэгэхээр хурлын даргын захирамжаар энэ орц гарц аянд бид нар ерөөсөө хэдхэн байгууллага байгаа шүү дээ. За 103 байж байна. Онцгойгийн галын ангиуд байж байна. За цагдаа, замын цагдаа, хүүхэд гэр бүл дуудлага мэдээлэл авдаг. Энэ хэдхэн байгууллагынхаа ядаж одоо дуудлага мэдээлэлд явдаг автомашинуудын номерыг нь эхний ээлжинд бид нар энэ хотхнуудынхаа тамийн газартайгаа хамтраад энэ хотхнууд сөөхүүдтэйгээ хамтраад энэ номер таниулах ажлыг бол хийж хэрэгжүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад явж байгаа гэдгийг бас хэлхийг хүсье. За баярлалаа.